Hi everyone, welcome back to Learn with Nomin. Today is actually Shop with Nomin. Shop with Nomin. Америкт юу гадаад азид маань намайг Nomin гэж дууддаг, Nomin гэж дуудахгүй. Яг бол Монголд байсан бол Nomin гэж дуудахгүй, Nomo гэж дуудана штэ. Тэр болгоны гадаад хүмүүст тайлбарладаггүй. Өөр бусад Номингууд та нар гадаад хүмүүс та нар юу гэж дууддаг вэ? Зарим хүмүүс Nomin гэж дууддаг, тэрэнд дурггүй. Nomin, Nomain, Noami, Naomi гэж дууддаг бас. Гэхдээ яг намайг таньдаг хүмүүс бол Nomin гэж дууддаг. Anyway, we just moved to New York 10 days ago, right? 10 days ago? No, 11 days ago. 11 хоногийн өмнө New York руу нүүж ирсэн. Манай тэний годомж хагдчих шиг байна. Тэгээд хов хоосон байранд ирээд яг манай нөхөр битээр зүгээр хоёр чемодантайгаа л ирсэн. Гэтээ тавилга мянга бүгднийг захиалцсан байсан. Гэсэн мөртлөө л дутуу юм маш их байгаад байдаг. Гэтээ яг гол үндсэн тавилгануудаа бол авсан байгаа. Ор, диван, ширээ. Тэгээ болоо. Тэгээ галтгооны хэрэгслүүд мэдээж. Гэтээ галтгооны хэрэгслүүд яг үндсэн юмнууд нь байгаа ч гэсэн галтгоонд хэрэгтэй юмнууд бас зөндөө дутуу байгаа. Гэтээ сүүлийн 11 хоног ер нь бол дөнгөж ирээд интернетгүй тэгээд би ажилтай манай нөхөр final exams шалгалтуудтай тэгээд энэ том тавилгуудыг ухсрах гэд мэдгүй сүүлийн 10 хэд хоног амар хурдан өнгөрсөн. Гэтээ одоо арай жоохон тайвшраад тэгээд би ерөөсөө дэлгүүр орж юм ерөөсөө хөтлөж аваагүй байгаа. Дандаа онлайнаар ингээл юм үзээл авах юм бол Amazon-оос юм аваал. Гэтээ I'm tired of that. Тэрнээс ядарч ийн гэсэн үг, өөдөж ийн гэсэн үг. Эхний хэд хоног надад бол амар гоё байсан. Шинэ байранд орцсон тэгэл зөвхөн гэрээс ерөөсөө гарахыг хүсээгүй. Гадуур гарах юм бол зүгээр л ойр хавийнхаа дэлгүүрүүд рүү орчоод явж исэн. Гэтээ одоо болохоор би I'm itching to go shopping. Hi. You done? We're gonna lose them. I'm making a video. I figured. I'm itching to shop means itching. I'm itching to get хүсэж байгаа юм хэлэх юм бол ямар нэг юм хийх ингээд амар хүсэж байна гэсэн үг. Гар цатаад байна гэдэг чинь тийм ээ нэрээ. Тэр чинь Монголд хизээ тэрийг хэлдэг лээ. Юм худалдаж авах гэж одоо эсвэл нэг зөвл гар цатнаад байна гэдэг. Тэрнтэй адилхан. I'm itching to shop. But not to like spend money. Заавал мөнгө өрөх гэж биш. Зүгээр л гоё гэрийн тавилга, хэрэгсэл, decorations, хүнжил, дээд мэр тиймэрхүүнүүдийг зүгээр бодтоор хараад гоё бодтоор байрч ингэж shopping хиймээр байна. Яг үнэхээр онлайнаар юм зураг харсаар агаад I'm tired. I'm bored. Тэгээд өнөөдөр миний энергийн хувьд бол арай их хүчтэй байна. 10 хүртэл унтсан. Гэтээ шөнийн 3 цагт ирсэн, 6-аас ирсэн, 7-аас ирсэн. Гэтээ Монголд ажилтаа байсан болохоор хүмүүстэй ярих хэрэгтэй байсан. Ээж сургалт зарласан байгаа. Гэтээ энэ бичлэг баг ээж сургалт ихсний дараа тавигдах байх. Тэгээд 10 хүртэл унтчаад өдрийн цайгаа бэлдээд ажиллаа хийгээд тэгэхээр өнөөдөр бол ажил бол дууссан. Тийм болохоор одоо ердөө 2:43 болж байна. Миний хувьд жоохон оройтсон л байна л да. Гэтэ яг орой 7 хүртэл ханах болохгүй учраас одоо явж шопинг хийгээд I'm gonna have a nice day. So let's go shopping with me. Ийм хайж байгаа.
ийм том юунд бол хямд бусад вебсайтуудтай харьцуулахад бол илүү хямдхан байна. Би дандаа харсан сайтууд дээр ийм том хэвснүүд амар үнэтэйсэн 500, 600, 800 гэх. Nice. Ингээд манад бол хэтэрхий том тохоор байна. Brooklyn. Том тал. Манай байр жижигхэн болохоор our apartment is small, so a big mirror will make it seem like we have big space. But I can't buy this today since I'm alone. I can't carry it. But I can research and see. So that's $200. Yeah, definitely not getting it today. Hidden сарын дараа. Аж болох юм байна. Одоо л талихгүй бол амьдч болно. Тийм болохоор заавал хэрэгтэй биш. Үе, энэ даалгыг гэж. Nice. Яа хямдхан болсон чинь одоо авч болохоор юм байна уу гэнэ. Манай томрооны тавилгатай жоохон цацхоор байна. Very nice. Амар том. Home Goods-аас гараад TJ Maxx аваад ирсэн. Home Goods-аас юм авах би арай бэлэн биш байгаа юм байна. Хэтэрхий том сонголтууд байна. За, TJ Maxx-аас гарч ирээд жоохон сууж амарч байна. Тэгээ одоо буцаад Home Goods руу ороод ахыг хүсчээд нэг ганц хоёр юм байгаа. Тэрийг авна. Гэтэ түрүүн би Home Goods очоод шууд гараад явсан. Нэг тойрол гарцсан тэгэхгүй бол хэтэрхий сонголттой, хэтэрхий гоё юмнууд харагдаад. Тэгэхээр за илүү TJ Maxx руу ордог. TJ Maxx болохоор дандаа өдөр тутмын жижиг юмнууд агиух зардаг. Тэгээд амар хямдхан. Тийм болохоор яг жижигхэн мөртлөө хэрэгтэй юмнууд байдаг шүү дээ. Тэдрийгээ сая байгаа юмнуудыг авчлаа. Hi guys, it's the next day. Маргааш нь. Тэгээд та бүхэнд өчтөр юу авснаа харуулъя. Okay. За, миний туртай. 2 цэцэг авсан. Хурамч. Тэгээд энэ хоёр хоёулаа 12.99 байсан баха. Тэгээд надад энэ сууртагаа ярддаг нь амар хөөрхөн. Суур нь хөөрхөн. Тэгээд энэ цэнхэр өнгө байна. Зүгээр юм хавчдаг. Юм 4.9. Гэтэ 15 ширхтээ. Окей. Та тэгээд бодоод зэрэг энэ Монголтой харьцуулбал ямар байна? Үнэн үнэтэй байна уу? Хямдхан байна уу?
За тэгээд энэ маружин хийх ice pop maker. Oh, also this is called magnetic storage clips. Storage clips. Storage гэдэг нь юм хадгалах, clip гэдэг нь clip хийж байгаа. Тэгээд magnetic гэдэг нь соронцтой гэсэн үг шүү. Okay? So magnetic storage clips. And these are ice pop makers. Би өглөө смути хийх дуртай. Тэгээд илүү гарсан смутигээ ийшээ хийгээд хөлдөө гэж бодож байгаа. Тэгээд маружи эзний оронд хөлдөөсөн смутигаа идвэл it's going to be healthy. All right. Тэгээд дараагийн зүгээр юм. Юу paper towel хийдэг. Сүр. Тэгээд энэ маань 5.9 асан. Тэгэхээр энийг би юу Amazon дээр харсан чинь зүгээр л нэг энгийн төмрөн UCDs байсан. Тэгээд тэр нь зүгээр байдаг. Тэгээд арай үнэтэй санагдсан. Тэгээд TJ Maxx руу орсон чинь 5.9 хамаагүй харьцангуй хямдхан. Тэгээд гоё модо. Илүү гоё харагдана. Тэгээд look at this. Энийг ингэж эргүүлээд ингэдэг. Тэгэхээр баг paper towel чинь багасах юм бол энийг ингэ эргүүлээд чангалаад явж болох юм билээ. Isn't that cute? Okay. I got this very cute baking sheet гэж хэлдэг байгаа. Well, cookie sheets, but I call them baking sheets. They're the same thing, right? Small and big to make food and cookies and things like that. So, and this was $12.99. Okay, next I got wooden spatulas and this. Okay, I already have black utensils. So this one, it says, our kitchen is made of 1 cup of love, 1 tablespoon of laughter, 1 teaspoon of patience, a pinch of kindness, happiness served daily. It's very cute. Эндээс яг cup, tablespoon, teaspoon гэдгийг мэдж байгаа хэрэг тийм ээ. Pinch гэдэг нь зүгээр ингээд хуруугаар ингэж байгаа энийг хэлж байгаа шүү. Тэгэхээр pinch of жохон pinch of kindness. So, and the last things, I got this tray. So I'll show you in a second. Жохон мэдээд энийг юунд хэлж байгааг харуулъя. This is called bath sponges. I got these two for myself. And then fidget and socks. No-show socks. In bottom. So this bottom, юм авсан юм шиг санагдаад байна. Утасны тавиур тэгээд юу авсан байгаа. Broom. Hop. No. Oh my goodness, I can't remember how to say broom in Mongolian. How do you say broom? Broom. Нэмээ тэр юугаа аваад тэр хогоо шүрд. Okay? Хогны шүр. Okay. Хогны шүр би готлын тавиур авсан. Okay? Okay. Тэгэхээр гэр ахмаараа personal things өчигдрийн юмнаас бол ингэ бодоод тэр дөнгөж сая нэг илгээмж ирээд тэр энийг хамтдаа задлцгаая. Yes. Tommy. Oh, it's mine. Yay. Adidas. Монголоор Adidas. Монголоор Adidas гэж хэлдэг бол англиар Adidas гэж хэлдэг шүү, okay? Яг би нэг уртаа авсан. Албаар жоохон сунж болох. Уус миний хөл амир хавнаад байгаа учраас тэгээд цав цагаан. Oh, I love it.
Тэгээ та нар Америкаас худалдаж авахыг хүсвэл захиалаад тийм ээ. Мэдээж дөндөө вебсайтууд байгаа. Гэхдээ миний хэрэгсэн сайт болохоор rackroomshoes.com. Эднийх нь бол том дэлгүүрүүдтэй байдаг. Тэгээд эднийх ихэнхдээ хямдралтай байдаг. Энэ удаад болохоор би ямар хямдралыг хэрэгсэн бэ гэхээр нэгийг авал хоёр дахь гутал нь 50% хөнгөлөлттэй. Тэгэхээр би энэ гутлыг хямдралтай 50% хямдруулж авсан байхаа. Үнэн нь энэ $65 байсан. Тэгээд энэ $50 байхасан. Гэтэ тэгээд 65 $50 ашигтай. Тэгэхээр хоёр дахь гутал нь 50% хямдрах гэх нь тэд дандаа тэд нар дэлгүүрүүд дандаа арай хямдхан бараанаас 50% хасдаг байгаа. Okay. Тэрийг англиар buy one get one 50 off гэж байна. So BOGO гэдэг арталт нь 50% гэж 50%. Тэр нь болохоор хоёр дахь гутал нь эсвэл хоёр дахь бараа 50% хямдалтай гэсэн үг. Эсвэл sometimes заримдаа BOGO free гэсэн бас купонууд байдаг. Тэр нь болохоор нэг бараа авал хоёр дахь бараа үнэгүй гэсэн хямдралууд байдаг шүү. Тэгэхээр гадаад сайт руу орж яхад яг тиймэрхүү хэлгүүдийг сайн хараад купонуудыг ашиглаж байгаа нэ. Окей. За үзүүлэх ингээ болоо. Remember? So now I want to have salt and pepper. Yung хөөрхийн бид штэ давс юу хоёроо хийдэг сав. And then I think that's all I need. Of course, some avocado oil. And that. Want to see my favorite mini torta drawer? Зинэл амтлагчуд авсан. Гэтэ эдгээр бүгдээрээ том. Хитрхи том тийм болохоор эднийг энэ амтлагчуудыг хийх тусдаа жижигхэн савууд авах хэрэгтэй байгаа. Гэтэ hot perch маань энд байна. Garlic powder, hot perch, давс бараг хот болгонд хийдэг. Бус нь тэгээд янз бүрийн амтлагчуд байгаа. Paprika, turmeric, basil. This is red pepper, cumin. Санаанд ko хоёрыг хатсан байлээ. And chili powder, red pepper, curry. I think that's basil. No, oregano. No, parsley. Okay. Эдийг дөнгөж нүүж ирчээд Costco-гоос авлаа, BJ-гээс авлаа. Дандаа угаасаа зардаг баарууд нь бүгдээрээ амар том бөөний юугаар зардаг. So, that's my favorite. Одоо 33 7 хоногтой 33 weeks pregnant. Тэгэхээр яг үнийг хэлэхэд би миний толгойд ихэнхдээ юу бодож байгаа гэхээр гэрээ тохиолдох, гэрээ бэлдэх, nesting гэдэг нь монголоор мэдгүй байна. Гэтэ юу ч гэсэн жирэмсэн ээжүүд гэдэг төрөх гээд ойртоод ирэхээр гэрээ цэвэрлээл, хоолоо хийгээд хүүхдээ эрэхт ингээд бэлддэг. Тэгээд цаанаас тийм хүсэлтэй болчтой. Nesting, it has been interesting. Надад яг одоо ингээд байранд орсон чинь яг үнэхээр гэрээ тохиолдох гэд баймар их харж байгаа. Юу л бодогдсон зөвхөн гэрээ тохиолдохыг бодож байгаа. Тэгээд ч угаасаа хүүхэд төрсний дараа ингээд хүссэн үедээ дэлгүүр гарч юм худалдаж авах боломжгүй учраас би аль болох одоо ингээд бүх юм аваад бүгд ингээд гоо чинэл энтрэ ч гэсэн бүгднийг аваад ингээд зүгээр л I want to be done with it. Яг жирэмсэн байх үед тийм ээ. Зарим өдрүүд айгүй хинээрхтэй, хүчтэй, зарим өдрүүд зүгээр ядраастай, зарим өдөр баяртай, гунигтай гэдэг янз бүр байдаг тийм ээ. Өдөр болгон ямар байх нь өчтөр гэхэд би амар үр бүтээлтэй сая өдөр байсан байхгүй юу? Ингээд бүх гэрээ цэвэрлээд, шалаагаад, хоол хийлээ, тийм өглөөний цайтар хийгээд, ажиллаа хийгээд, ер нь бол үр бүтээлтэй байсан юм. Гэтэл цаанаас нэг л гунигтай байсан. Яг тодорхой ямар нэг юм болоогүй, зүгээр л цаанаас ингээ бачимдаад яг тэр нь бодвол ерөөсө гэрээсээ гараагүй удацсан болохоор тэгсэн байж магадгүй. Гэтэ тэрний өмнөх өдөр нь би гарч
хоол молонд орсон. Mother's Day ээжүүдийн баяр болоод. Тэгсэн гинэл цаанаасаа л нэг бүрхөө байсан. Тэгээд уйлаа би. Тийм маань нөхөд гэсэн чинь яагаад уйлаад байгаа гэсэн чинь мэдгүй. Гэтэ би марууж идэх гэсэн чинь марууж амар хүлцсэн. Тэгээд юусэн халахаараа ингээд идэж чадахгүй. Тэгсэн чинь би гэтээ тэрнээс болж уйлаагүй л дээ. Зүгээр л би чи яагаад уйлаад байгаа гэсэн чинь би марууж идэх гэсэн чинь юусэн маружингаа идэж чадахгүй байсан гэсэн чинь яваад тэр маружин пэйжэнд жоохон игээд надад аваад ирсэн. Би тэр маружингаа идчихэд ийм дүр ийм ихийг идчихэнгуудаа унтаад өгсөн. 3 цаг унтсан баха. Тэгээд сэрээд би лаг ингээд окей арай гайгүй болчихлоо гэд тавилга ухсрах гэсэн чинь би энэ тавилгаа хугалцсан. Хөдөлж авсан тавилгаа. Тэгээд окей за энд фейлдсэн юм харуулъя. Ийм тавилга ухсарч байсан юм. Тэгсэн чинь би өчтөр ингээд ухсарж байгаа 4 юм ингээд тавиад тэгсэн чинь ингээд хөдлөөд унаад тэгээд энэ нөгөө модон юмнууд нь барьж ирсэн модон юмнууд нь дандаа бүгдээрээ голоороо хуурсан. I'm so sad. Тэгээд тэрнээсээ болж дахиад бачимдаад гонигтай. Anyway, yesterday was a weird day. Айгу сонир өдөр байсан. Гэтэ өнөөдөр арай гайгүй байна. Сэтгэл санааны хувьд гайгүй байна. Энергийн хувьд ч гэсэн гайгүй байна. Тийм болохоор би I'm gonna have a nice day. So, let's go shopping with me.